Би өнөөдөр эдийн засгийн хүнд үед мөн комс байгаа үед бол өөрийнхөө нийт хувьцаа эзэмшигчдийнхээ хүүхдэд 5 ширхэг хувьцаа бэлэглэх ёстой байна гэдэг юм шийдэл төрсөн байгаа. Тэгээ манай ард санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигч нийт давхардаагүй тоогоор бол нэг 22 мянган хүн байна. 22 мянган хүнд за хамгийн багадаа одоо 20 мянган хүүхдэд 5 ширхэг хувьцааг бид нар энэ ондоо багтаагаад хадгалуулъя. Тэр хүүхдүүд нь өөрсдөө насанд хүрэхлээр тэр хувьцаагаа аваад одоо өсгөж аривжуулах уу, зараад одоо амьдралдаа ашиглах уу гэдгээ ингээд шийдэх боломжтой нөхцлөөр бид нар бол хийж байгаа. Тэгэхээр бол хүүхдүүдээр эхэлжсэн тэр аян маань бол одоо койноор эхэлжсэн бол тэр койныг дагалдуулаад өнөөдөр бид нар бол ард санхүүгийн нэгдлийн хувьцааг бэлэглэхээр шийдсэн.